За, сайн байцгаана уу та бүхэн өнөөдрийн өдрийн мэндийг хүргье. Сайн байцгаана уу? За. Тэгээд одоо намрын сайхан налгар өдрүүд яваад байгаа шиг байна, тийм ээ. За тэгээд хүмүүс маань ч гэсэн энэ тэнд амраад янз бүрийн бас тэмцээн уралдаанд оролцоод, аялаад, амьдралд нь бас янз бүрийн чухал үйл явдлууд болоод өнгөрч байгаа. За тэгээд бидний нэг амьдралын нэг тийм нэг юм шилжилтийн үе байгаа гэж харагдаж байна. За одоо энэ чуулган дээр л ерөнхийдөө төрсөн хүмүүс байгаа шүү дээ болцоо тийм ээ. Тэгээд эхнээс одоо ингээ 19 20 хүрээд ингээ сургууль соёл ингээ шилжиж ордог ийм насан дээр явж байна. За үүнтэй холбоотойгоор гэр бүлд өөрчлөлт гарнаа. Тэгээ одоо бидний бас нэг амьдралд юм өөрчлөлт бас юм шилжилтийн үе дэрнэ. За өнөөдөр энд хуваалцах байгаа бас яг энэ номлол энэ Библийн ишлүүд бол ерөөсө та бидэнд бүгдд нь бас зориулсан юм номлол байгаа гэж би итгэж байна. За өнгөрсөн 7 хоногт одоо ямар сэдвээр ярьсныг санаж байгаа юм байна уу? Бууж өгөх тухай ярьсан тий. Одоо юунд бууж өгөх вүлээ? Юунд биш, хинд гэдэг нь маш чухал тий. Бурханд бууж өгөхийн одоо маш их тийм сайн болон ивэлтэй талаар ярьсан. Тэгээд бид нар юунд ч битгий бууж өг гэж айгүйх ярьдаг. Гэхдээ бид нар бурханд бууж өгөх хэрэгтэй юм аа. Яагаад гэвэл бурхан бидний амьдралын эзэн гэдэг талаар бид нар ярьсан байгаа. Тэгээд энэ дээрээс би нэг онцлоо та бүхэнд ингээд тоймын ингээд галс хэлж өгье. За 4 юм ярьсан. Нэгдүгээрт нь бурханд бууж өгөх гэдэг чинь та амар амгалан амьдрахын одоо их сурулж болно гэсэн. Хоёрдугаарт нь бид нар аливаа амьдралын асуудал бэрхшээлд ингээд бүү бууж өг. Битгий сүгдэж уна. Тэгээ бүү цөхөр харин бурханд бууж өгж байгаа нь өгнө гэдэг чинь Библиэр бол амиа олж авч байгаатай адилхан гэж хэлсэн. Та амьдрах болно гэдэг талаар хэлж байгаа. Гуравдугаарт нь бурханд бууж өгнө гэдэг нь бузар муу болон тэр диаволыг эсэргүүцэж байгаа юм. Ялалтын зам байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь бид нар бурханд бууж өгж байгаа тэр шалтгаан нь бид нар Христийн дүр төрхөөр өөрчлөгдөхийг зөвшөөрж байна гэсэн үг юм аа. Тэгвэл Христийг бид нар сайн, тэр үнэхээр сайн юм аа. Тэр үнэхээр амьд оршиж бурхан юм аа гэдэгт бид нар итгэж байгаа бол түүний дүр төрхөөр өөрчлөгдөн гэдэг нь бурханы хүсэл байгаа. Тэгэхээр бурханд бууж өгж ажил бид нар Христийн дүр төрх рүү өөрчлөгдөх юм аа. За тэгвэл өнөөдөр би та бүхэнд шилжилтийн цаг үед шинжлэгдэх боломж байгаа гэсэн сэдвээр ярих гэж байна. За бидний амьдралын янз бүрийн шилжилтийн цаг үедээ бид нар явж байгаа. Зарим нь одоо насан шилжиж байгаа үе байгаа. Тэгээ одоо 50-уудын игнээс 60-ууд руу орж байгаа хүмүүс байна. 60-уудын игнээс 70-аа руу орж байгаа хүмүүс байна. 40-ийн игнээс 50 руу орж байгаа, 30-ийн игнээс 40 руу орж байгаа, тий 20-ийн игнээс 30 руу орж байгаа хүмүүс байна. За одоо манай хүүхдүүд ч одоо яаж байна? 10-ийн игнээс 20 руу орж байгаа яг юм шилжилтийн үе байж байгаа. За одоо нэг юм сингл явсан үе бол одоо тэ гэрлээж тийм хоёулаа болох тийм үе байна. Эсвэл хоёулах нь явжсэн бол 3-лаа 4-лаа болох үе ирж байна. Ингээ бүх юм шилжиж байгаа үеийг цаг үе бидэнд ингээ тохиож идэг байна. За тэгээ одоо ерөөсөө нэг их хугацааны өмнө биш те. Одоо манай Алтай гэгч маань ингээл Монгол руу явсан байгаа те. Тэгээд яг уу завсар зайд наашаа цаашаа ингээл ирэх ч гэсэн Алтай гэгч маань хувьд бол бас л юм шилжилтийн үе байсан гэж би хэлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд энд одоо олон жил амьдралаа. Одоо өөр хүүхдүүдтэйгээ тэгээ 50 сайхан бас ингээд өөрийн бас яг тэтгэврийн өтөл насаа ингээд одоо бас өнгөрөх тийм цаг нь ирж байгаа гэдгийг ярьж ирсэн. Тэгэхээр шилжилтийн үе бол бидний амьдралд ингээд янз бүрийн хэлбэрээр явагдаж байгаа. Энэ болгонд бид нар жоохон цочроод ингээд айдас хүйц давтах ч юм уу тийм ээ. Яг уучраа олохгүй байх үе бидэнд байгаа. Тэгэхээр өнөөдөр бас энэ Америкийн хувьд ч гэсэн нэг маш том шилжилтийн үе болж байгаа гэж бодож байгаа. Тэгээ сайн муу гэдэг би хэлж мэдэхгүй. Тэгээ ганцхан бурхан энэний хариуг сайн мэдж байгаа. Ганцхан бурхан л энийг сайн мэдж байгаа. Тэгэхээр энэ одоо за цаг үе бол жоохон хэцүү болж байна. Зарим нэг маань бас энэ тэнд ингээл хатуу хахир болж байгаа учраас ажил хийж чадахгүй тохиолдолд орж ийн, бизнес хувмагдж ийн, энэ тэнд хамаагүй явж чадахгүй болчихж ийн, энэ тэнд гараад ороод орон нутг руугаа нэг явчаад ирэх ч гэсэн бас жоохон айц хүүц дагуулсан маягтай болж байгаа. Тэгээд энийг санаараа
энэ бас л нэг шилжилтийн үеийн донд бид нар амьдарч байгаа. За тэгвэл энэ үед ч гэсэн бидний хувь хүн нэг болгоны хувьд энэ нэг юм шилжилтийн болон бид нэр өөрсдөө шинжлэгдэх тийм боломж бас энэ дотор байж байгаа. Шинжлэгдэх боломж байгаа. За би саяхан нэг хэд хэдэн хүмүүсийн юм нэг одоо кейс гэж ярих юм уу те одоо тохиолдол сонслоо. Хэдий одоо ингээл одоо энтхий одоо цагаачлалын бодлого нь жоо хатуураа янз бүр болно тэрийг чалгана энийгч байлбал ингэн гэл тийм юм занал хийлсэн ч юм уу нэг тийм зүйлүүд бид нар сонсоод байгаа ч гэсэн бүр яг энэтэй зэрэгцээд одоо нохон картны одоо тэр батлагдсан гарч байгаа хугацаа янз бүрийн визний статусаа ингээд сольж байгаа тэр хугацаа тэр процесс тэр үйл явц урдынхаас илүү хурдан болцсон байна. Бүр ингээд галзуу хурдан болсон байна. Бүр зарим нь бүр итгэж чадахгүй шүү дээ тийм. Ийм хурдан миний одоо нэг зөнгөж нэг ногоон картаа аплайдал удаагүй хэдхэн сарын дараа гар дээр авчиж гайхацсан. Ийм цаг үед ингэж хурдан болно. Яасан сони юм бэ гэдэг. Тэгэхээр зэрэг ерөөсөө л би энэ бүгдийн дунд та бүхэн юу гэж хэлэх гээд байна гэхээр хичнээн цаг түр үүмээ дайчин болж хорвоо дэлхийн өмжсэн хэрэг бурхан хүсчил байгаа бол тэн дунд заавал шинжлэгдэх тийм боломж бас байдаг гэдгийг хэлэх гээд байна гэсэн үг байна. Та бүхэн анзаарсан бол одоо энэ сүмийн энэ хаалгаар гараад энэ гадна талд яг нэг том мод байгаа шин нэг бүдүүн мод. Тэ та бүхэн ер нь анзаардаг үү тэр модыг ер нь хэдэн настай гэж бодож байна. Бид нар мэдгүй те. Тэгээ энэ модыг авчраас ийм томоор суулгасан гэж би бодохгүй байна. Энэ байшин баригдахаас ч өмнө энэ мод байсан байх магадлалтай. За тэгээ энэ модыг сайн ажиглах юм бол нэг өндөр биш. Уг нь энэ дайтай насны одоо ийм эртний мод бол их өндөр байх ёстой гэж бид нар боддог тийм ээ. Гэтэл энэ мод тэгтлээ өндөр ургаагүй ч гэсэн их бүдүүн байгаа. Маш их юм нөгөө юм за жоохон муугаар харуул ингээ нэг юм яр шарах шиг те одоо шарах сорив шиг юм нэг юм янз бүрийн юм нэг юм уур яртай тайруулсан мөчрний юм ормоор хүртэл ингээд байж байгаа. Тэгээ тэр модыг та ингээ нэг бас өнөөдөр явахаас өмнө зүгээр нэг жоохон ажиглаад өнгөрөөр зургийг авчаад дараа нь харж бол ямар их юм үтсэн бол тэгээ ямар их юм үтсэн бол тэгээ хичнээн жил байсан гэж байна. За хэдүүлээ зүгээр бодоод үзье. За болио. За дор хаяж нэг 50 жил байсан да. Тэгээ дор хаяж нэг 50 жил байсан. За тэгвэл энэ 50 жилийн хугацаанд 50 намрыг үтс. 50 зуныг үтс. 50 хаврыг үтс. Тэгээ бидний нэг дуртай биш үлрэл 50 өвлийг үтс баг. За энэ 50 өвөл хавар намар одоо зуны бүх энэ дөрвөн улирлууд нийлээд одоо 200 гаруй улирлыг өнгөрөөхдөө энэ дунд хахир хатуу өдрүүд ч байна тий хүүтэн өдрүүд байна тисгэм хөлдөж өгмөр өдрүүд байна шатаж ингээд нэгэдэ буцлаад бүр ингээд хатаад хорж байгаад унхаар тийм өдрүүд ч яасан энэ бүгдийг энэ мод тул өнгөрөөжээ. За энэ мод үнэхээр хүчтэйдээ тисэж үлдсэн гэж та бодож байгаа бол Библийн дагуух ойлголтоор үгүй. Бурхан энэ модыг энд ургуулахаар шийдсэн энэ мод энэ газараа ургасаар байгаа. Гадна талд нь одоо энэ нийгэм нь хичнээн өөрчлөгдсөн, эргэн тойрондын байшин барилга газар нь хичнээн өөрчлөгдөж, хүмүүс нь өөрчлөгдөж, нүүж, сууж ингээд янз бүр болсож энэ мод байгаа газартаа ургасаар өдийг хүрсэн гэдгийг та хараад. За энийг ингээ харах юм бол хэрвээ хүний амьдралыг тэр тусмаа та бидний амьдралыг бурхан нэгэн цагт нэг газар хичнээн жилээр хэдийн хугацаатаагаар байлгаар төлөвлөсөн тэр төлөвлөгөө нь бурханы хаарал хэрэгждэг. Хичнээн бид нар ингээд эргэж хургуулж ингээд шантармаар өдрүүд байсан ч та амьд хിവэр үлддэг гэвэл та юу гэж ойлгох вэ? Юу гэж хүлээж авах вэ? Библийн дагуу харвал бурхан хүсвэл энэ хүн намайг одоо энэ хүнийг би өхүүлэхгүй байсан ч энэ нь та нарын нэг бас ойлгож чадах зүйл биш ээ гэж Есүс нэг удаа дагалдагчтай хэлсэн тийм ээ. Нөгөө Иохны тухай Петр асуудаг штэ. Энэ хүн яах бол энэ тантай их жоохон ойрхон харилцаатай байсан штэ. Тэгсэн чинь би түүнийг өхүүлэхгүй байсан ч энэ нь чамд хамаагүй гэсэн. Энэ санаа нүхтэр би түүнийг өхүүлэхгүй байхыг хүсвэл тэр өхгүй л. Тийм ээ.
Тэр хүнийг би өнөөдөр авъягүй л тэр хүн өнөөдөр надтай хамт явна. Яг л нөгөө загалмаа дээр Есүсийг цовдлогдох үед хажууд нь цовдлогдожсэн хоёр дээрэмчний нэгэнд нь Есүс тэгж хэлдэг шүү дээ. Чи өнөөдөр миний хамт тэ тэр мөнхийн улс буюу Девачнд чи надтай хамт байх болно гэж хэлсэн ба. Бурхан ингэж хэлсэн бол ингэж л биелнэ. Харин нөгөө хүнд нь юу ч хэлээгүй учраас тэр хүн Девачнд байгаа гэдэгт би бол итгэлгүй байна. Тэгэхээр хичнээн цаг хугацаа янз бүрийн байдлаар тэ одоо ингээл эргэж хурвж нийгэм өөрчлөгдөж байсан ч хэрэв Бурханы хүсэл төлөвлөгөө таны амьдралд ингээд тавигдсан л байгаа бол та бид энэнд нь эргэлзэлгүйгээр итгэж бас үүнд өөрсдийнхөө амьдралыг даатгаж өгөх гэдэг бол маш чухал байдаг гэдгийг Библи зөндөө олон газар хэлсэн байна. Хэцүү байх тусмаа тэр дунд бид нар Бурханы хүч чадлыг харна. Хэцүү байх тусмаа бид нар Бурханы одоо эрх мэдлийг ойлгоно. Бурханы үнэхээр амьд оршин байдаг гэдэг бид нар ойлгох боломж байдаг баг. За одоо үнэхээр бас энэ нийгэмд янз бүрийн бас олон зүйл боломжгүй юм шиг харагдаж байгаа боловч энэ дунд Бурхан л хийж чадах ганц л арга зам байна шүү дээ. Тэгээд ингэх тусмаа л та Бурханд залбирч байхад хэрвээ таныг бодож санаагүй цаг таны хүч хүрэхгүй ухаан хүрэхгүй тэр зүйл дээр ямар нэг байдлаар таны амьдралд нэг юм өөрчлөлт нэг одоо ивэл гэж нэрлэгдэхээр тийм зүйл болоход та тэрийг өөрийнхөө хийсэн гэж хэлж чадахгүй шүү дээ. Харин Бурхан туслалаа гэдэг та илүү итгэлтэй болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр цаг алив зүйл бүр хэцүү болох тусмаа л илүү Бурханых гэдэг нь тодорхой харагдах боломж байдаг гэдэгт итгэхээсэ гэж хүсэж байгаа. Халелуя. Амен. Энэ нэг маш чухал шүү. За өнөөдөр би та бүхэнд 4 зүйлийг ярина. За нэгдүгээрт нь Бурхан бидний амьдралын замыг удирдах байдаг юм аа. Энэ бол үнэхээр тодорхой гэдэг Библи хэлсэн. За одоо бидний амьдрал бол янз бүрийн байдлаар ингээд шилжиж байгаа үе байна. Тэгээ энэ үе рүү орж байгаа ч гэсэн тэгээ одоо та урд нь ингээд таны төсөөлж байсан эсвэл таны нэг амгалан сайхан эсвэл нэг хангалуун сайхан байсан амьдралын тэр өдрөө жоохон өөрчлөгдөөд юм жоохон ингээд нэг юм дутуу гацуу болж байгаа ч юм шиг таны санснаар явахгүй байгаа ч юм шиг байгаа ч энэ шилжилтийн үе ч гэсэн энэ Бурханы бас хүсэл төлөвлөгөөнд байдаг гэдгийг би хэлхийг хүсэж байгаа. Сургаалт өгс номын 3 дугаар бүлгийн 5-6 дээр бүхий л зүрхээрээ эзэнд итэг өөрийнхөө ойлголтод бүү түшгэл алхан бүрдээ түүнийг таньж мэд амьдралын замыг чинь тэр шулуун болгож өгнө гэж хэлсэн баг. Түүнээс энэ дээр ямар саадгүй эсвэл ямар ч бэрхшээл туулахгүй гэсэн үг ерөөсөй байхгүй шүү дээ. Ихтэй хичнээн таны гуйлахаар зүйл амьдрал чинь тохиолдсон ч та урагшаа алгасан хിവэрэ байхад чинь туслах нь Бурхан юм а гэж хэлж байна гэсэн үг. Шинэ алхам, шийдвэр гаргах үедээ итгэлтэй байхын чухлыг энэ ишлэл бидэнд хэлж байгаа. За бид нар хүүхдүүдээ одоо бие даан амьдрах тэр зам руу нь явуулж байгаа энэ мөч байна. Эсвэл таны амьдралд нэг юм шинэ үе ирж таны ингэж бодож санснаас арай өөр бас төсөөлөхөд бэрх тийм нэг тийм үе рүү ингэж орж байгаа яг юм үе байж бол энэ үе бол бидний хувьд итгэлийн шалгуурын үе байдаг баг. Заримдаа бид нэг харилцааны нэг шинэ төвшөнд орох үеч бидэнд байдаг тийм үү? За ингээл одоо бид нар хүүхдүүдээ ингээл хайрлаж хамгаалж байдгаараа л өсгсөн гэж бид нар бодох хэрэгтэй. Тэгээд заримдаа бид нар чинь би хүүхдээ ингэж ч өсгөхөөс тэгч өсгөх байсан ингээл жоохон тих гээд байд. Үгүй бид нар чадхаараа л хийсэн. Чадах зүйлээ бид нар хийсэн гэж өөртөө хэлээрэй. Харин одоо хүүхд чинь биеэ дагаад гэрээсээ гараа явж байгаа бол энэ бол Бурханы гарт очиж байгаа гэдэгт та итгэлтэй байх ёстой гэдгийг л зөвлөмөр. Хүүхд чинь одоо таны гараас гараад хэний гарт очиж? Бурханы гарт очиж байгаа. Өөрөөр хэлбэл одоо тэр хүн Бурхантай л харилцаж амьдрахаас өөр зам байхгүй байна. Тэгээ би түрүүн нэг жишээ ярьж байхдаа одоо тэр нөгөө оюутны тэр дотуур байранд үлдэж байгаа тэр хүүхдүүтэй аав ээж ингээл хүргэж ирж байгаа. Тэгээд нэг л аав ээжүүдийг харж байгаа, мэдж байгаа дээр айгүй инээдтэй тийм хэсэг байхгүй. Манай Ганаа Уянгой хоёр бас хүүхдүүтэй зөөсөн бах те. Тэгээ ингээд том байрсан аав ээж зөрж байхдаа ингээд яг нэг танил харцаар нэг ижил асуудлын талаар ингэж байгаа байхгүй юу. Дажгүй юу гэж байгаа байхгүй нэгнтэй те. Тэгээд тослох өнгө зүгээр би хийх ёстой ингээл. Тэгээд ямар ч үсэн хүүхдүүд эцэгчүүдийн хувьд бол ингээд дотроо одоо миний хүүхд одоо яах болдоо гэж бодож байгаа. Хүүхдүүд нь бол дотроо одоо аав ээжгүйгээр яаж амьдрах болоо гэдэг юм санаа зовлт байж байгаа.
Зүгээр битээ санаа зоорой. Бурхны гарт очиж байгаа шүү дээ. Бурхны гарт очиж. Одоо ерөөсөө өөрсдөө л ингэж амьдрахаас арга байхгүй. Ингэхгүй л бол ерөөсөө энэ хүүхэд одоо яг жинхэнэ итгэлээр амьдрах, жинхэнэ бурхантай харилцаж амьдрах гэдгийг одоо жинхэнэ ойлгох хэрэгтэй байхгүй. Нэг настай хүн надад тэгэж хэлжсэн. Дээр үед. Тэгээ өөрөө нөгөө яг ч бид нар тухайн үед нэг аав ээжийн тухай яриа болсон бид одоо жоо санахгүй нэг аав ээжийн тухай дуулж байгаа ш тэгэж хэлсэн юм уу. Тэгсэн чинь тэр ах тэгэж хэлсэн байхгүй. Тэгээ өөрөө бол нэлээ настай ах. Тэгсэн чинь эцэг эхийгээ одоо өнгөрч одохоос нааш хүн хизээж аав ээж болж чаддгүй маа гэж ингэж хэлэхгүй нэг тийм үг ярихгүй. Ялангуяа одоо эцэг хүний тухай ярьж байгаа та. Тэгээ би тухайд энэ хүн яас сонио үг хэлдэг те. Хүүхдээ л болоод аав ээж болно үстэй. Тэгээ сүүлд нь бодсон чи яг одоо би даасан аав ээж болдог л байгаа байхгүй ерөөсөө те. Аав ээж нь өнгөрөнгүүд. Тэгээд аав ээж байхгүй тэр тохиолдолд тэгээ хүүхэд биеэ дааж, хувь хүн биеэ даах үедээ одоо өөрт нь чадах юм байна, чадахгүй юм байна гэдгийг яг жинхнээр бодтойгоор ойлгох үе ирнэ. Тэгээд одоо яг нөгөө бурханд жинхнээсээ найдахгүй үгүй юу гэдэг сонголт нь ирнэ. Бурханд найдахгүй, түүнтэй харилцахгүй, залбирахгүй явахын тэр одоо хор ууршиг гэдгийг амсах үе ирнэ. Бурханд найдаж, бурхантай ойр явахын тийм ерөөл гэдгийг бас амсах тэр өдрүүд ирнэ. Тэгэхээр бидний хүсэж байгаа зүйл бурхантай ойр байгаасаа гэдгийг нь л бид нар хүсэж байгаа тийм ээ. За тэднийг зөв замаар алхуулах одоо цаашдаа алхах зөв замаар явах нь бидний одоо хэрэгс хэтэрсэн болно. Харин бурханы эрх мэдэл байдаг. Иремья 29-р бүлгийн 11 дээр ингэж ийм үг байна. За учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшигын биш сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм а гэж эзэн тунхаглаж байна гэсэн баг. Бурхан хэлэхдээ юу гэсэн гинэ? Энэ бол та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүд. Энийг мэддэг. Яг гэвэл би энэ төлөвлөгөөг өөрөө би та нарт зориулсан юм. За тэгээд энэ болохоор зэрэг та нарт гай гамшигийг амсуулах зорилготой биш. Та нар хэдийн нүгэлтэйч, та нар хэдийн надаас хол байдаг ч, надаас цухтдаг ч гэсэн та нарын төлөө сайн сайхны чинь төлөө аль хэдийн төлөвсөн төлөвлөгөө байгаамаа гэсэн баг. Тэгэхээр бурхны чиглүүлэг тэгээ заримдаа биднэрт ингээд шууд утгаар хэлдэг. За бид нар одоо хүүхдүүдэд заримдаа нэг юм үг хэлдэг штэ. За миний хүү одоо битээ тгээ гэдэг. Ингэхдээ хүүхд зүрн заримдаа. Яагаад? Миний дуурын баг үстэй. Ингээд зүрх үе гарна. Гэсэж бид нар хэлэх ёстой үстэй. Тэгээ дараа нь тэр хүүхэд дараа нь ойлгоно. За аав ээж бол яг хаа тэгээ хилээд байдаг гэсэн тэр нь ийм л учиртай байсан юм. Миний сайн сайхны төлөө байсан юм байна. Бурхан заримдаа бидэрт ингээд Библи уншиж байхад Бурханы хэлж байгаа үг нь заримдаа бидний дургуг хүргэнэ. Хүн чинь бас ингээд нэг өөрийнхөө эрх чөлөөгөөр ингээд амьдрч болтгүй мүү гэд ингээд байдаг. Гэтэл үнэндээ бидний сайн сайхны төлөө бидний нөгөө ирээдүйн төлөө Бурханы төлөвсөн төлөвлөгөө бидний сайн сайхны төлөө байсан гэдгийг бид нар ойлгуулахын тулд энэ тэр зүг рүү чиглүүлэхийн тулд Бурхан өөрийнхөө заавар чиглүүлгийг бидэнд өгжсэн гэдгийг бид нар ойлгох ёстой болно гэсэн. Залуу байхад ер нь бол надаа ер нь хинч хэрэггүй л гэж боддог. Бид нар залуу байхад. Тэгэл одоо саяхан нэг миний нэг таньдаг нэг залуу хос одоо энтхэг залуучууд л та. Тэгээ нэг сони юм сонсохгүй. Би тэгээд жоохон ярьж байгаа. Өө та хурмаа их гэж байгаа гэсэн үг. Тийм. Хуримдаа бид нар ерөөс нэг 10 хүн л урж байгаа гэж авдیں۔ Юугаа хийж 10 хүн урж байгаа юм? Би өөр гайхгүй. Хамаатай садан чи энэ юм цөөхөн байд. Үгүй бид нар зүгээр юм нэг юм жоохон юм хувийн нэг юм өөрийнхөө ойрхон хүмүүстэй л хурмаа их чам гэсэн. Тэгээ тэр үед би тэндээс юу харсан гэхдээ би хэлсэн байхгүй би. За одоо би нэг пастор хүн юм чи бас нөгөө яваараа пастор юу хөдөлж байгаа хгүй. Тэгээ би хэлсэн. Хөөе. Заахаа таяр залуу байна л да. Таяр хурмаа нэг л удаа хийж. Магадгүй та хоёрын хурам дээр тэгээ амьдралын чинь туршид ганцхан удаа ирэх хүн байж болно. Тэ? Таяр энэ хурмыг тэр хүмүүст зориулаад дахин хийхгүй шүү дээ. Тэгээ гол нь таяр дээрсөө энэ хүмүүс хэрэгтэй, энэ хүмүүс хэрэггүй л гэж хараад байгаа. Үгүй ээ. Бурхан чиний амьдралд бүх хүнийг бодож байгаа тавьсан баг. Чамайг ч гэсэн бусад хүмүүсийн амьдралд бас бодож байгаа л тавьсан байгаа. Битгий ийм нэг юм селфиш буюу те амин хуваа хичээсэн байгаа ч гэж би хэлсэн.
залуу хахад ингэ сонсохгүй дээ. Тэгээд яг л өөрсдийнхөө л хийсэн л байлээ. Тэгээд дараа нь өөрсдөө тэргүүрэл явнаас хэлсэн үү? Хэлсэн. Хүлээж авсан уу? Аваагүй. Өөрсдийнхөө байсан уу? Байсан. Тэгээд дараа нь нэг хөгшөрцөн хойно би тэр жоохон тэнэг байжтэй гэл яриа суун угаасаа. Тэ тэрийг ээж урчихгүй яаш, энийг ээж урчихгүй яач. Тэгэхээр бидний амьдралд тэ сайн муу гэж бидний ялгаад байгаа тэр хүмүүс ч гэсэн бүгдээрээ Бурхны төлөвлөсөн тэр хүмүүс байгаа гэж бодох хэрэгтэй. Таныг удаа бид нар нэг Чикагод жилөө болсон нэгдсэн чуулган дээр энд болдог шилээ тэ. Нэгдсэн чуулган дээр нөгөө Хойга пастрын нэг номлолыг манайхан амар сайн хүлээж авсан байсан шүү дээ. Тэгээ яас гэсэн Хойга пастрддаг шүү дээ. Танд хамгийн их ядаргаа болоод байгаа хүн үүрэг даалгавартай ирсэн байт юмаа гэж хэлцээ. Тэгээ ингээд таныг өөрчлөх, таныг зөөлөх, таныг хүнийг уучлалт сурахад, ойлгож өнгөрүүлж сурахад чинь туслахын тулд тийм ядаргаатай ааштай хүн таны дэргэд байгаа гэд ингээд хэлсэн. Тэгээ манайх амар сайн тусгаж аваа тэгээд дараа нь натаа юм ярьж байхдаа ингээд сануулж хэлж яхийг би одоо ч сандаг. Тэгэхээр эргэн тойронд байгаа хүмүүс бүгдээрээ Бурхан бодож байгаа тавьсан гэдгийг би таныг санаасаа гэж хүсэж байгаа. Бурхан бидний амьдралын замыг удирдах байдаг. Өөрийнхөө бити яваараа гэж. Өөрийнхөө ойлголтод бити түшиглээрээ. Инхий болоод эн чин одоо Бурханыхаар явж чадахгүй хүргэнэ. Харин юу гэж хэлээд байна вэ? Бүх зүрхээрээ эзэнд итгээрэй гэсэн ба. Тэгээ өөрийнхөө ойлголтод бити түшгэл алхам бүрдээ түүнийг таньж мэдэрэй гэсэн ба. Алхам бүрдээ түүнийг таньж мэд. Амьдралын чин замыг тэр шулуун болгоно гэж хэлсэн ба. Тэгвэл Бурхан бидний амьдралын замыг удирддаг. Хоёрдугаарт нь Бурхан бидний зөвхөн амьдралын цагийг биш бүх тэр энэ дэлхий дээр бүх юмны оршин тогтнох тэр цаг хугацааг аль хэдийн тогтооцсон байгаа. Тэгээ бидний амьдрал тохиолдож байгаа энэ шилжилтийн үеийг ч гэсэн Бурхан аль хэдийн тогтсон байгаа. Та юус амен гэхгүй. За би сонсохгүй юм бол энэ өнөөдөр жоохон чихний асуудалтай байх шиг байна. За амьдралд болж байгаа энэ өөрчлөлт, шилжилт, айдас төрүүлжтэй одоо бидэнд нэг тийм нэг ойлгомжгүй байдлыг бий болгох нь угаасаа ойлгомжтой. За одоо ингээд өчтөр оюун ойдоор нөө баг хүүтэйгээ ингээд бид нар чинь гэр бүлийн дөрүүлээ очоод нэгийгээ тэнцээ үлдээчээл тэгээ манай хүүхд ингээд нэг сүулт нэг ээжийнх нь авч өгсөн нэг юм савта усыг бараал тэр нэг шатаар өгсөж юу гардаг байхгүй нөө доромлоо норч. Тэр шатаар ингээд өгсөө гарч захтан жоохон би араас нь ингээд жоохон зургийг авсан. Иш чавс одоо ингээ анх удаага гэрээсээ тэр нэг төр зур ганцаараа аялах бол нэг асуудал шүү дээ. Одоо ингээ нэлээд удаан хугацаагаар одоо ингээ ерөөсөө ингээ шал өөр хүмүүстэй амьдрах гэж байгаа шүү дээ тий. Тэгээ одоо ингээ нөгөө бусад бүх юм одоо өөрөө хийн шүү дээ. Тэгээд одоо ирээдүйн төлөө сурах хэрэгэн давтна. Тэгээ өөрийнхөө чөлөө цагаа зөв өнгөрүүлнэ. Сайн муу зүйлийг ялгах байрах ингээл бүх юм одоо өөрийнх нь нуруунд дээр ирж байгаа. За одоо бид нар холын занаас бид нар юу хийж чадах вэ? Тийм залбирхал үлдчихэж шүү дээ тийм ээ ерөөсөө өөрөө бах. Тэгэхээр энэ шилжилтийн цаг үеийг Бурхан аль хэдийн тогтоосон гэдэгт би таныг итгэсэй гэж хүсэж байгаа. Амен уу? За тэгээ одоо өнгөрсөн хугацаанд чинь одоо бид нар чинь бас ингээд бидний амьдралд бас их олон өөрчлөлтүүд гарлаа шүү дээ. Тэгээд одоо элэг бүтэн байсан гэр бүлийн тогтолцоонд ч бас өөрчлөлт гарч байгаа шүү дээ. Зарим нэг маань гэл хайртай дотны хүмүүс маань ч бас өнгөрөн одлоо. Тэгээ ингээд ийм энд бас шилжилт байхгүй юу? Энэ шилжилтийн үеийг ч гэсэн Бурхан тогтоосон байгаа гэдэгт би таныг итгээсэй гэж хүсэж байгаа. Тэр хичнээн одоо юу болох гээд байгаа юм бол яах гээд байгаа юм бол яаж амьдрах юм бол гэсэн ийм айц төрж байгаа ч гэсэн нэг зүйлийг сайн санаарай. Бурхан бол үргэлж хിവэрэ байгаа. Түүний бодсон төлөвсөн тэр аль хэдийн тогтоосноор нь л болно. Бид нар үнийг өөрчилж чадахгүй байхгүй. За бодъё. За би одоо хэд наслан гэж ярьдаг үлээ би чаа. Өргөө. 90 мэр гэж яриаг шүү дээ. Би 80 75 дээр богиносгоод байгаа хүмүүсийг юу гэж ойлгох вэ? 80 гэдээ яриад байгаа шүү дээ тий. За 80 шүү. За 80-аараа тогтъё. За 80 гэд ингээд яхад одоо надад бас нэг өшөө нэг жоохон бас чилгэр нэг хэдэн жил байж тээ. За Бурхан намайг 80 настад маань за хэдний өдөр чинь те. За төрсөн өдрөөр маань авах байсан ч гэсэн энэ бол би энэ өдөр хэрвээ мэддэг болол
Энэ өдрийг би өөрчлөх гээд хичнээн оролдооч нэмэргүй. Бурхан айлын тогтооц учраас. Тэр хүртэл би эрүүл амьдрах гэж эрүүл байх гал янз бүрийн дасгал масгал хийгээл ингээл тэгэл тэр өдрийг би уртсахгүй л үгүй. Харин тэр өдөр би жоохон эрүүл саруул хэвтрийн тийм орон дээр биш те. Эрүүл саруул байжгаад тэгээд нэг жоохон өвдөд нэг хэдэн өдөр нэг мяарал эсвэл тэр өдрөө эмнэлэгт очиод явчихаар ийм байлгыг үл би эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй болно гэсэн. Тэгээ одоо нөгөө данс одоо клуб мүлөвд очиж одоо хичээл мичээл аваа. Тэгэхээр энэ бидний амьдралын энэ цаг гэдэг чинь бурхан тогтоосноор байдаг гэдгийг хэлэх гээд байна гэсэн. Номлогчийн үгс номын 3 дугаар бүлгийн 1-8-ыг харах юм бол энэ дээр Тэнгэрийн доорх бүх зүйл тогтоосон цагаа бүх үйл явдал амьдралын өрнөлт бүгдд нь хугацаа байгаа гэж хэлсэн маа. Төрөх хийгээд үхэх цаг гэж байна, тариалах хийгээд хураах цаг гэж байна, алга хийгээд ангаах цаг гэж байна, нураах хийгээд босгох цаг, уйлах хийгээд инээх цаг, гашуудах хийгээд бүжиглэх цаг, чулуу шидэх хийгээд тэрнийг цуглуулах цаг, тэврэг хийгээд тэврэлтэд зүхтах цаг, ирж олох хийгээд алдаж асгах цаг, хадгалах хийгээд хаях цаг, урах хийгээд ойх цаг, тийм ээ? Дуугүй байх хийгээд ярих цаг, хайрлах хийгээд үзэн ядах цаг, дайтах хийгээд найрамдах цаг байдаг ажаа гэсэн ба. Бүх юм бурхны тогтоосноор байгаа гэдгийг та хэр итгэдэг вэ? Аамен. Энд чинь нэг сайн хэрэг шүү. Та чинь үнэхээр сайн итгэлтэй хүн байна гэсэн үг шүү дээ. Итгэж байгаа бол. Хүүхэд одоо гэрээс гарч явна гэдэг чинь нэг л биднийг нэг хоосон үлдээн. За тэгээ одоо урчин одоо манай хүн хэр зэрэг сайхан 50 онц юм бүүмэд. Би бол нэлээд зүүдэлж янз бүрийн байдлаар хонлоо л да. Тэгээ уг нь миний зүгээр нэг хар санаагаар болохоор чинь за нэг хоолнысаа холдлоо гэж бодмоор юм. Нэг шөнө орой ингээ гарч ороод идэх хүн ингээд жоохон зайтай амьдрах боллоо гэж бодмоор юм. Гэтэл нэг биш ээ. Жоохон ингээд манад байгаа тэр нөгөө нөхрийн те нөгөө нэг хаяа үгс сонсч мастгүй нэг өөрийнхөө зүтгэдэг нэг нөхрийн нэг булчин зангирсан нөхөр байгаа дийлдэгэ яцаа. За тэр нөхрийн өрөө хоосон байгаа байхгүй. Тэгээ эн чинь айгүй тийм сонин тийм мэдрэмж төрүүлж байгаа. Жохон хоосон үлдчих шиг санагдаж байгаа. Тэгээ зарим эцэгчүүдэд одоо ингэж санагддаг гинэ. Одоо би нэг хинт ч хэрэггүй болчихж байгаа юм шиг үстэй гэдэг. Хүүхдүүд нь гараа авчиж ингээ хоёулах нь үлдцэг гэж байгаа байхгүй. Тэгээ ялангуяа ганцаараа одоо нэг бэлэвсэн хүмүүсийн хувьд хүүхдүүд нь гэрээсээ гараа авчингууд бүр айгу эвгүй болдог гэж байгаа байхгүй те. Ингээд би яах вэ гэдэг ийм байдалд хүрдэг гэж. Тэгээ яг нэг өөрийн үүрэгт ажил нь дууссан. Одоо үхдэг ч юм болов уу гэж боддог гэдэг байгаа байхгүй зарим хүн. За ингээд ингэж байгаа үхчихдэг ч юм уу гэж боддог гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол шилжилтийн үе. Шилжилтийн үе. За одоо жоохон Америкт амьдарч байгаас залхаж байгаа хүн байна. Мэдээж бид нар нэг тийм үе ирнэ шүү дээ, тийм ээ. Тийм үе ирнэ. За болцсон ч юм уу, Монгол руугаа буцдаг ч юм уу гэдэг ийм үе гарна үстэй. Тэг бүх зүйл шилжиж байгаа үе гэдээ би таныг хүлээж аваасаа гэж хүсэж. Харин энэ дээр хамгийн чухал бид нар анхаарлаа хандуулах ёстой зүйл бурхны хүсэл яг юу руу чиглүүлж байна гэдэгт тавиасаа гэж. Хэрэв бурхан танд одоо нэг юм шилжилтийн үе ирээд ямар нэг байдлаар зөвхөн хүүхдийн тухай яриаг шүү. Ямар нэг байдлаар танд энэ хоосорсон юм шиг санагдаж байгаа бол энд бурханы одоо хүслээр, ивэлээр ямар нэг юм дүүргэх хэрэгтэй болж байна гэсэн үг. Бурхан энэ ажлыг хийж байна гэдэгт би таныг итгэхээсэ гэж хүсэж байгаа. Эзэн биднийг өөрчилж шинэ үе рүү хөтлж байна. Энэ төгсгөл биш, харин ч бүр шинэ мишн буюу те одоо шинэ үүрэг. Тэ хариуцлага итгэлээр шинээр алхах тийм үе ирж байна гэж өдөр хүлээж авах хэрэгтэй болно гэсэн. Амьдралын үе шат болгон утгатай бурхны төлөвлөгөөний нэг хэсэг байдаг гэдэг эндээс бид нар харж болно гэсэн. За 3 дугаарт нь шилжилтийн энэ үед эзнээс бид нар тэнхээ гоох хэрэгтэй. Бид нар тэнхээ гоох хэрэгтэй. Бурханд бид нар даатгах хэрэгтэй бол. Исая номын одоо 41 дугаар бүлгийн 10 дээр бурхан ингэж хэлсэн. Битгий аа. Би чамтай хамт. Битгий имээ. Би чиний бурхан.
Чамайг би тэнхрүүлнэ. Чамд үнэхээр туслана. Зөвхтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ гэж хэлсэн байна. Хэрхэн өрнөх нь тодорхойгүй боловч түүнд найдахаас өөр зам байхгүй. Библи ингэж хэлж байна. Филиппой номын 4:13 дээр намайг хүчрхэгжүүлэгч түүгээр би бүгдийг хийж чадна гэсэн. Өөрөөр хэлбэл бүгдийг давж чадна гэсэн санааг хэлж байгаа. Тэгээ нөгөө алдартай саксон бөмбөгч нөө Стефен Curry гэдэг тоглогч байгаа шүү дээ. Тэр чинь өөрийнх нь одоо нэг Библийн хамгийн дуртай ишлэл нь байгаа. Одоо өөрийнх нь ураа ишлэл. Тэгээд нөгөө өөрийнхөө нэрийн одоо ийм хувцас гаргаж байгаа. Тэгээ спорт хувцас гутал гаргаж байгаа. Тэгээ тэн дээр тэр үгээ ингэж бичиж оруулсан байх жишээ нэ. Яг гоо энэ шидтэй үг гэхээсээ илүү яг энэ ишлэл яг хэнийг тодорхойлж байна гэдэг чинь аягүй чухал шүү дээ, тийм ээ. Тэгэхээр намайг хүчрхэгжүүлэгч түүгээр гэж яг хэнийг хэлж байгаа. Ямар ч шашны хүн тэр түүгээр гэдгийнх нь оронд өөрсдөө итгэж биширдэг тэр одоо бурхнаа оруулж болох юм. Гэсэн ч тэр нь үнэндээ бас яг тэр амьд оршигч нь мөн үү? Тэр нь үнэхээр яг тэгж бүгднийг давсан тэр одоо бүх мэрэгүү ухааныг давсан тэр мэрэгүү ухаан байж чадах уу? Мөнхөд оршигч тэр амьд нэгэн байж чадах уу? Өөрийн цорын ганц хүүгээ тэр өөрт нь итгэдэг итгэдэггүй тэр бүх хүмүүсийг аврахын төлөө тэр золиос болгож идгээсэн тийм бурхантай адилхан байж чадах уу? Бидний эзэн өөрийн хүү Есүсийг илгээсэ. Тэр Есүсээр дамжуулж бид нар бүгдийг давж, дийлж, бүр анхны орчуулган дээр даван дийлж чадна гэж бичсэн байдаг байхгүй юу? Монгол орчуулган дээр. Бид нар одоо хүүхдүүд маань биднээс ингээд бидний гараас гараад явах үед бид нар нэг юм гэртээ нэг хоёулнаа үлдэнэ. Бидний нөгөө эцэг эхчүүдийн эхнэр нөхрийн хоорондын харилцаанд дунд ингэж нөгөө нэлээд том хувь эзэлжсэн тэр нөхдүүд гараад явчингууд хоёулахнаа тэр харилцаан дээр бид нар нэг асуудалтай үлдэх үү, асуудалгүй үлдэх үү гэдгийг эртнээс шийдэж явах ёстой гэж зөвлөгөө өгдөг штэ. Тэр хүүхдгүй байхдаа харилцаа чинь эрүүл байж чадж байгаа бол та дараагийн тэр шилжилт рүүгээ үнэхээр эрүүл орж чадна гэдгийг хэлдэг. Хүүхдийнхээ төлөө залбирах, бурхан даатгах нь тэдэнд үзүүлж байгаа маш чухал халамж болно гэсэн зөвлөгөө өгье. Зайнаас бидний хийж чадах зүйл ерөөсөө тэр байгаа. Хүүхдүүд бол хүүхдүүд бол биднээс төрсөн гэж байгаа боловч энэ үүндээ бол бурханы өмч гэдгийг нь бид нар бодох хэрэгтэй байна. Зарим хөвлийг бурхан ивэдэг. Тийм ээ? Хүүхдтэй байлгахаар тэднийг хэргэлдэг. Зарим хөвлийг бурхан нээдэггүй. Гэхдээ тэдний амьдралд зориулсан төлөвлөгөө байдаг. Энэ санаа нь юу гэхээр бид нэр өөрсдийн хүчээр хүүхдүүдийг энэ дэлхийд авчирдаг биш байхгүй юу? Бурхан биднийг хэрэгэлсэн гэдгийг бид нар ойлгох ёстой болно гэсэн. Бурхан биднийг хэрэглээг бол одоо миний эхнэрийн хэвлийг бурхан нээхгүй л гэсэн үг байхгүй. Би хичнээн эрүүл байгаа. Эхнэр маань хичнээн эрүүл байгаад бурхан хэвлийг нээхгүй юм бол хүүхэдтэй болж чадахгүй гэсэн үг. Хүүхэдтэй байсан ч хүүхэдгүй байсан ч бид нэр өөрсдөө бурханы өмч гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгвэл хүүхдүүдийг илгээлээ гэж бодох. Тэр хүүхдүүд ч гэсэн бурханы өмч хിവэрэ гэдгийг бодох хэрэгтэй. Тэгвэл одоо бидний гэрээс гарч явж байгаа энэ хүү бие дааж байгаа энэ шилжилт ч гэсэн тэд бурханы өмч учраас одоо бурханыхаа л эрх мэдэлд байгаа гэдэгт нь бид нар найдаж сурах хэрэгтэй болно гэсэн. Бид тэдэнтэй үргэлж хамт байж чадахгүй ч бурхан үргэлж хамт байгаа гэдгийг тань итгэхээсэ гэж хүсэж байгаа. Бидний хүүхдүүд нэлээд баг үед бараа цуглааныхны хувьд нэг жоох ингээд нэг юм хүүхдүүдээсээ болоод муудалцах тийм үе заримдаа гардаг ус. Тэрнээс болоод ингээд эцэгчүүд нь цуглаандаа ингээд хідэн сар мараар ирэхгүй, хэдэн жил мөлөөр ирэхгүй нэг юм асуудал болдог ус. Тэгээ нөгөө эцэгчүүд чи өөрсдөө жоохон том болоог байсан бас үе шүү дээ, тийм ээ. Тэгээд иймэрхүү үе гардаг ус. Тэгээд тухайн үед би бас номлол дээр айгүйх бас ингээд зөвлөдөг ус. Үгүй та нар над хүүхдүүдэд өмчлөөд байгаа учраас ийм асуудал гарч байгаа байхгүй. Чиний хүүхэд миний хүүхдийг ингэж ийн гэдэг нь намайг ингэж ийна л гэсэн үг. Ингээд идэг. Тэгэхээр эн чинь юу гэсэн утгатай гэхээр
Бид нар үнэхээр яг жинхэнэ итгэлтэй хүн гэдгээ бид нар Бурхандаа яаж харуулах вэ? Эзэн минь энэ хүүхэдийг өгсөн баярлалаа. Энэ хүүхэд бол бас таны өмч гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Тэгээ би заримдаа нэг жоохон магадгүй жоохон зарим хүнд таалагдахгүй тийм үгийг ярьдаг байсан баг. Библиэлд ч гэсэн зөндөө тийм тохиол байгаа шүү дээ. Бурхан хүүхдийг авчиж байгаа шүү дээ. Тэгээ яаж байгаа юм бэ гэл ингээд ингэж байгаа ч хүний түүх байж гин. Зарим нь бол та өгсөн, та авсан гэд ингээд сууж байгаа хүний ч бас түүх байж байгаа. Хэн итгэлтэй хүн бэ? Бурхан бүх зүйлийг маань захирдаг эрх мэдэлтэй гэдэгт итгэж байгаа хүн чинь л жигэн итгэлээр амьдарч байгаа юм баггүй юу? Тэгэхээр зэрэг бидэнд одоо бидний үр хүүхдүүд хэд наслахыг бид нар мэдэхгүй. Монголд миний нэг хайртай нэг эгч маань хүүхэд нь жоохон юу асан төрөөд нэг худалгүй ингээд нас орсон баггүй. Тэгээд тэр 3 сар боллоо яалаа. Тэгээд яасан гэсэн чинь нөгөө оршуулгон дээрээ тэр хүүхдэд зориулаад үг хэлдэг штэ тийм ээ. Тэгээд хэлэхдээ ингээд уйлаад ингээд яасан би жоохон ойрхон суужсан болохоор ингээд сонссоод би бодчихсан байхгүй. Вау. Ингэж итгэж амьдрдаг хүн болмоор байна гэж. Тэгсэн юу гэж хэлсэн гэхээр Бурхан минь баярлалаа. Надад энэ хитгэн ч өдөр болтгой те бас юм үртэй байхыг зөвшөөрсөн баярлалаа. Яг тэгвэл хүүхдээ болж чадахгүй жааж аргиж нэг хүүхд болчих. Хүүхд нь нэг хэд хоног амьдраад нас урсан. Йоо тэр айгүй хэцүү мэлэн ш тэр ч те. Тэгээд уйлаа тэгж хэлж байгаа ш та те. Хэдэн өдөрч болтгой намайг те их хүн байлгаж үртэй хүн байлгахын тэр жаргалыг өгсөнд баярлалаа. Хүүхд маань өдөр болгон ирүүл байгаагүй ч түүнийг би хайрлах, үнсэх, тэврэх боломжийг өгсөнд баярлалаа. Та өгсөн одоо таны өвөрт очсонд би бүр илүү баяртай. Харин танаас би нэг л юм гоё. Би нэг өдөр түүнтэй таны өвөрт уулзахыг над зөвшөөрөөрэй гэж. Ваа тэр ямар тийм гал халуун итгэл явж байна. Хэрвээ надад жоохон эртгэн тийм зүйл тохиолдсон бол би яаж мангартах байсан бүү мэт тийм ээ. Яаж байгаа юм бэ Бурхан минь тань зүтгээгүй лөө итгээгүй лөө ингэхсэн байж магадгүй. Библиэлд Ханна гэж эмэгтэй ерөөсөө үр хүүхдгүй байсан. Хүүхдтэй болж чадахгүй байсан. Тэгээ тийм учраас нөхөр нь залуу эхнэр авсан өөрөөс нь. Тэгээ залуу эхнэр аваад тэгээд одоо нэг 10 гаруй жилийн дотор баг 10-аад хөвгүүд төрүүлсэн байгаа нөгөө залуу эхнэр нь. Ваа нөгөөтгөн зүгээр өстой. Хүүхэд төрүүлдэг машин шиг л. Тэгээд энэ 10 хэдэн жилийн туршид Ханад хамгийн зовлонтой өдрүүд байсан. Ямар өдрүүд гэхээр нөгөө залуу эхнэр Ханаг хүүхэд төрүүлж чадахгүйгээс нь болоод доромжилдог гэсэн. Дээрлэгдэг гэсэн. Тэгээ Хана Бурханд ингэж гашуудлаа ингэж хэлдэг байсан маа. Харин Бурхан түүнийг ерөөс түүний залбирлыг сонс. Харин Хана яг тэр нөгөө хүүхдтэй болохын өмнөх тэр залбирал нь зарим хүмүүс айгүй чухалчлаад байдаг. Гэхдээ Хана олон жил тэгээ залбирсан байх гэж боддог. Тэгээд тэр хамгийн сүүл залбирсан тэр залбирал бичигдсэн шүү дээ, тийм ээ? Өмнөх амьдрал нь бичигдээгүй шүү дээ. Тэгээд Хана юу гэдэг лээ? Хэрвээ та надад хүүхэд өгвөл те би хүү гэх юм бол би тэр хүүг ерөөсө хөхнөөс гарангууд би танд өгөх болно гэж хэлж байгаа шүү дээ. Гэхдээ ямар эмэгтэй хүн тэрийг хүсвэ? Тэгээ хүүхдээ арай гэж нэг хүүхдээ олцсон. Тэгээ хүүхдээ олцгоотаа ингээд сүмд аваачаад одоо өөрийнх нь биш бурхных гээд одоо сүмийн тахилчдад авчиж өгөх гээд байгаа байхгүй юу? Дахиад хүүхэд төрөхгүй бол яах вэ? Тэс амар том асуудал байгаа ч тийм. Тэгэхээр Хана ямар итгэлтэй эмэгтэй байсан байх нь тийм ээ? Маш тийм сүрхийн итгэлтэй эмэгтэй. Тэгээ Ханагийн итгэл юу гэхээр Бурханд би ингээд өгсөж Бурхан надад дахиад өгөх тийм эрх мэдэлтэй, хүчтэй гэдэгт итгэж штэ. Аамен. Тэгээд тийм учраас одоо Хана Самуэлийн төлөө ингээд тэгээд залбирч байгаад хүлээж аваад тэгээд түүнийгээ Самуэль гэж нэрлсэн. Тэгээд ингээд Бурханы одоо бэлэг гэсэн утгачаад чөлөө тийм баг шүү дээ. Ингэж чинь хөгнөөс гарангууд нь сүмд аваачаад өгсөн. Бурхан түүний итгэлийг хараад тэгээд түүний төлөө дахиад өөр хүүхдүүдийг өгсөн гэж байгаа байхгүй юу? Энэ хин Хана хэдэн настай болсон байсан юм уу тийм ээ? Ямар ч байсан 20 эдтэй биш байхгүй юу? Тэ 20 эдтэй биш 30 эдтэй ч биш байхгүй. Гэтэл одоо 40 гарсан дунд насны эмэгтэй одоо
баахан хөвгт төрүүлж байгаа байхгүй. Энэ бол Бурхны хийж чаддаг юм ба. Бүх юм нь тогтоосон цаг хугацаа гэж байгаа. Хаана өөрийнхөө хувь тавиланг өөрчилсөн гэж хүмүүс заримдаа бод. Үгүй ээ, Бурхны тогтоосон цаг тэр байсан байхгүй юу? Самуэль тэр удаа тэгжил төрөх байсан. Түүнээс хойш төрөх хүүхдүүд нь ч гэсэн Бурхны тогтоосон цаг хугацаас харин хаанагийн үйлслэр, хаанагийн залбирлаар, хаанагийн энэ итгэлээр дамжуулж бид нар эндээс нь юу харах вэ гэхээр бидэнд байгаа бүх зүйл Бурхны өмч юм шүү гэдэгт итгэнэ гэсэн үг байхгүй юу? Амен. За, итгэгч хүн нэг зүйлд хизээж итгэж болохгүй. За, нэг амиа хорлож морлоод байдаг хүмүүс байгаа гэдэг шүү дээ, тийм ээ. За, би ч гэсэн ингээд 17 нас хүрж байхдаа амиа хорлох гэжсэн хүн байгаа. Бид нар амиа хорлож болох уу? Яагаад? Одоо яг нөгөө сая ярьж байгаа юм чинь шүү дээ, тийм. Бид нар чи өөрсдөө Бурхны мэдлэх байхгүй юу? Бурхны өмч байхгүй юу? Бурхан ингээд юм надад юм тогтоосон цаг хугацааг за энэ нөхөр 80 настад нь авнаа. Тэр болтол ингээд ийм дээр хэрэглэн. Тэгээ өөрийгөө хэрэггүй гэж тооцсон байсан ч би энэ нэг ямар нэгэн байдлаар хэрэгцээтэй зүйл би хэрэглэн гэд ингээд тогтооцсон бай гэж бодъё. Гэтэл би тэрнээс өмнө ингээд нэг маяглаалтай ингээд амиа морлон ингээд амьдрал хэцүү байна гэд ингээд явж байгаа бол би Бурханд өөрийгөө захируулахгүй байна гэж судахтай байхгүй юу? Тэг бүр хүн өвчнөөсөө болоод өөрийгөө алаад өгөөч гэж твтчихсэн хүний тухай хүртэл янз бүрийн ном юмуд байдаг штэ. Айгуу удаа өвдсөн учраас ингээд эмчтэй тэгж гуйсан гэдэг аахгүй. Намайг алаад өгөөч гэж те. Тэг эмч нь итгэгч хүн учраас миний дөө би энийг хийх эрх мэдэлтэй нь биш. Чамайг авах нь түүний эрх мэдэл. Түүнээс асуу гэж хэлсэн мө. Сонирм байгааз те. Тэгэхээр бидний амьдрал тэр чигээрээ Бурхны эрх мэдлийг бид нар Бурхны өмч гэдгээ ойлгоорой. Тэгвэл бид нар чинь Бурхны өмч мөртлөө Бурхны хүслийн дагуу өөрсдийгөө өгөхгүй байгсан газарт нь байхгүй, ураг гэсэн газарт нь урахгүй байх юм бол эн чинь бид нар Бурхны хүслийн гадуур амьдарч байна гэсэн үг байна. Өөрийнхөө дураар явах гэдэг чинь ч гэсэн бас энэ тийм сайн зүйл биш ээ гэдгийг Библи хэлдэг. Саяхан нэг хүн надтай таарлцсан. Тэгээд бид нар хүн тосч байгаад онгоц судал дээр таарлцсан чинь тэгдий. Тэгээд хүнд хэцүү үед ингээд одоо сүмнэх ахтар туслах штэ. Тэгээ би өөрийгөө л аваа явж штэ л гэж бас. Тэгээ би ингээд за тиймэрхүү юм болсон бол яах вэ тэгээд бас анзаараагүй өнгөрсөн бол уучлаарай. Тэгээ яасан гинэ гэдэг ингээд асуусан чинь яг асуум дээр зүгээр л өөрийнхөө нэг юм нүгэлтэйг хүслээ дагаад тэрнийгээ биелүүлэх гээд далигаад явцсан хүн байгаа байхгүй юу. Тэгээд буцаад ингээ нөгөө сүм рүү ирэхтэр тэрнээсээ ичээд байгаа. Тэнгүүдээ тэрэн дээр шалтгаан гаргаад юу гэж хэлээд байна вэ гэхээр сүм намайг нэг анхаардгүй штэ гэж хэлээд байгаа. Би өөрийнхөө амьдралын туршлагыг би мэднэ. Би сүмээс бас дайжиж явсан үе надад байгаа. Эцэс дэргээ ботход би өөрийнхөө нүгэлтэй байдлыг л хөөж явсан штэ. Тийм ээ? Тэгээд энийг би бодохороо одоо хин нэгэн лөө би нялзаагаал би тэр галзгоос болоод ирээгүй ингэж ярьж байгаа бол энэ буруу. Жинхэнэ итгэлтэй хүн, жинхэнэ Бурханд үйлчлэлийг тэр хүсэлтэй байгаа хүн бол энэ тухай ярихгүй. Би Бурхандаа үйлчилж явах ёстой хүн чинь би өөрөө өөрийнхөө нүгэлтэй байдлыг дагаад өөрийнхөө хүслийн хангахын төлөө би явснараа би буруутай гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Би Бурханыхаа өмнө би үйлчлэхээр би амьдрнаа гэдэг сонголтыг хийх гэдэг чинь та Бурхандаа итгэж байгаагаа харуулж байна. Түүнд нугарч байгаагаа, түүний өмнө даруй байгаагаа, түүний өмнө бууж өгч байгаагаа харуулж байгаа юм байхгүй. Ийм нэгний төлөө Бурхан юу хийж өгнө гэж хэлсэн гэж бодож байна. Ивэг тухай ярьж байгаа, ерөөг тухай ярьж байгаа, хамгаалах тухай ярьж байгаа, хангаж өгөх тухай ярьж байгаа, эдгэх тухай ярьж байгаа. Аль нэг хүнд хэцүү байдлаас гаргах, шавар шалбаагаас мулах, гим нүглээс нь хүртэлтэй ангижруулах, тэр хүлээсээс хүртэл чөлөөлөх тухай ярьж байгаа Библи. Шилжилтийн энэ үед бид нар Бурханд даатгаж түүнээс тэнхэг гуугаараа гэж хүсэж байна. Амен. Олон хүмүүс бие махбодын хувьд, сэтгэл санааны хувьд энэ шилжилтийн үед янз бүрийн байдлаар ийм асуудалд ордог. Харилцааны өөрчлөлтөөс болоод хүмүүс зөндөө их асуудалд ордог штэ.
Тэгээ энэ үедээ Бурханаас тэнхийг гуйсаар л байх ёстой гэдгийг л зөвлөмөр байна да. Өөр одоо юу хийх вэ? Хамгийн сүүлд нь шилжилтийн энэ үе бол шинжлэгдэн өөрчлөгдөж болох боломжтой үе юм аа. Энэ үед бид нар шинжлэгдэж авах хэрэгтэй болно гэсэн үг. За одоо тэгэл одоо харилцаан дээрээ өөрийн бас бие авч явах байдал дээрээ, сүнслэг байдал дээрээ, тэгээ одоо өөрийнхөө хандлаган дээрээ, тэгээ бас өөрийнхөө бас өдөр тутмын амьдрал хийж байгаа ажил, бүтээлч байдал, өсөж дэвжих, сурж боловсрох тал дээр ч гэсэн бид нар шинжлэгдэх хэрэгтэй болно гэсэн. Энийг Бурхан өрөөдөг шүү. Библиэлд ажилсаг гарыг Бурхан өрөөдөө гэж хэлээд байна гэсэн. Ажилсаг гар гэн манайх гоё ярьдаг шүү дээ. Энэ нэстэ сайхан гараа гэдэг шиг тий. Энэ нэстэ ажилсаг гараа гэж ингэж. Бурхан таныг харахтаа миний энэ хүүч, миний энэ охин ч гэсэн ажилсаг гар шүү. Энийг өрөөё гэж ингэж шүү дээ. Одоо тийм утгаар л Библи хэлж байгаа гэсэн үг шүү дээ. 2 дугаар Коринтын 5:17 дээр тиймээс хэн нэгэн нь Христ дотор байвал тэрээр шин бүтээл мөн гэсэн. Харагтун хуучны нь өнгөрч шин болсон байна гэсэн. Бидэнд итгэл ба төвчээрх хэрэгтэй энэ үед. Шин үе, шин эхлэлд бидэнд найдах итгэл ба төвчээр бидэнд хэрэгтэй болно. Исая 43:18-аас 19 дээр урдын ямиг битээ дурсаа. Эртний ямиг бүү бод. Үзэгтэн би шин зүйл хийх өгөөд тэр нь одоо соёолж байна гэж хэлсэн. Та нар үүнийг мэдгүй гэж юу? Би зэлүүд газар зам тавьж цөлд гол урснаа гэж хэлсэн байна. Цөлд гол урсах гэдэг чинь одоо тэр цөлд амьдардаг хүмүүсийн хувьд байж боломгүй зүйл байхгүй. Тэд нарт олддог ус чинь юу вэ? Газараас нэг юм жохон ингэж гарч ирж байгаа нэг чийгтэй хөрсөл хүртэл тэдэнд хамгийн ч айгүй нэг нандин зүйл ахгүй нэг жижиг тогтцсон дороосоо нэг жохон ундраа тэр хүндээ ингээд тогтоод байгаад байгаа нэг булаг нэг юм шанд гэж байгаа тэр зүйл бол айгүй чухал. Гэтэл бүр тэр цөлөөр нь гол урсж байна гэж та бодтоо. Дуулал номын 32:8-9 дээр ингэж хэлсэн. Бурхан өөрийгөө би гэж хэлж байгаа. Би явах ёстой замд чинь чамд зааварлан зааж өгнө. Нүдмэн чамайг ширтэн чамд зөвлөн. Ухаангүй адуу луус шиг бүү бай. Хазар ногтоор оосрлон барихгүй бол тэд чам руу ойртдоггүй босуу гэсэн юм. За ер нь бол бид нар адуу бол их ухаантай амьтан гэж ярьж байгаа нь хэрэг сонсч байсан бай. Зөндөө сонсч байсан. Гэхдээ адуунд өшгөлүүдэд гэмтсэн хүмүүсийн талаар ямар бодол байна? Адууны артлаар нь тойроход ер нь өшөглөх магадлал асар өндөртэй. Адуун тэрвэл тэгээд ер нь бол тун хэцүүтэй. Аюу хэцүү. Адуу бол угаасаа зэрлэг амтан заяа. Тэгээд адууг бид нар яаж бид нар одоо ингээд номхруулад байна вэ гэхээр хазар ногтл хийж байгаа байхгүй. Тэмээ бүр яг зэрлэгээ өрөх юм бол амар амтан шүү дээ. Амар том амтан баа шүү дээ. Дийлдэхгүй шүү дээ. Гэтэл ингээд хүчээр барьж аваад ингээд нэг өвтгөж хамар мамар энийг ингээд цоолж ингээд ногт гэдэг чинь тийм байгаа шүү дээ. Ингээд цоолоод хамраар нь өвтгөж дарж байгаа шүү дээ. Тэгээ одоо бөөл мөөл тэгээ одоо юугаар нь чи. Үхэр мөхрөж явж ингээд энэгээр л осоорлаа ичдэг шүү дээ. Гариг зүг айлч. Тэгэхээр ингэж өвтгөж ийж одоо номхруулж шүү дээ. Тэгэхээр зэрэг яг энэ Библи саяны ишлэгийг бид нар юу гэж ойлгох уу гэхээр байна шүү дээ. Та нар ингээд ийм адуу амьтан шиг битээ байгаа дээ гэж. Тэгээ тэдний чинь ингэж нөгөө нэг те одоо номхруулахын тулд ингээд өвдөгдөг юм аа. Тэгэхээр та нар чинь одоо ухаантай хүмүүс юм шүү. Үг авахаар юм шүү. Тийм учраас заавал та нарыг өвдөгж номхруулах албатай биш шүү дээ гэж. Тэгээ өвдөхөөс өмнө энийг хүлээж аваарай гэсэн санаа хэлж байна гэсэн үг. Аамен. Тэгэхээр Бурхан биднийг явах ёстой замд маань зааварладаг юм аа. Тэ? Тэгээ Бурханы харж байгаа хараа биднийгээ шал ондоо штэ. Тийм үү? Тэгээ нөгөө Есүсийн дагалдагч нар чинь ингээд Есүс үхлээс амьсны дараа ч гэсэн ингээд нөгөө Есүсийг амьсыг мэдсэн мөртлөө Есүс нөгөөдөл чи урваа жоохон зүхтаж мухтаад ингээ булзаж мулзаад мэлзэж жилцсэн нэг асуудалд орсон байгаа даа шүү. Тэгээ бид нар ер нь бол ихийнхэн дандаа тэгдэг. Ямар нэг байдлаар нэг сүмээсээ нэг холдоо нэг сонирн болж молж жагаад тэгээ буцаа өрөөд ирдэг.
Тэгээ ингээ эргээд ирэхэд бидэнд нэг асуудал тохиолдоод байгаа нөхдөр ингээд яг Есүстэй нүүр тулж чадахгүй байдаг. Яг тэр сэдвийг ярих дурггүй. Яагаад одоо сүм рүү явахгүй болсон? Яагаад Есүстэй ойртож чадахгүй байгаагаа бас ингээд ярих тийм дуртай биш. Тэгээ яг дагалдагч нарын хувьд нэг тийм болцсон. Есүс амлалчихсан ингээд тэдэнтэй уулзсан байгаад. Тэгсэн чинь тэд нэр Есүсийг нэг орой ингээд нөгөө Петр тэгдэг штэ загас чинь нөгөө залуучаа. За би загсанд явлаа гэсэн баг. За энэ загас барах дуртай хүмүүс рүү хандсан номлол биш шүү заяа. Зөвхөн болсон явдал штэ. Петр за би загсанд явлаа. Тэр загас ч юм байсан юм чи яхаа. Одоо н амьдралаа өөрөө дахиад ингээд залгуулъя л гэж байгаа. Тэгээ манайхан чи яг хөтэ нэг хоббигоор л явж байгаа шүү дээ. Түүнээс загсаа дарж ямар амьдарч байгаа ш. Одоо Петрийн тэр үйлдэл бол ерөөсөө за Есүсийг дагаад ингээд явж исэн. Би ч бас 3 удаа Есүсийг ингээд танихгүй гэд хэлээд ингээд яатсан. За би ер нь найдалтгүй болчлоо. Энэ замаар би явах нь бол нэг ойлгомжгүй болчлоо. Эргээд ер нь загсаа барьчт юм уу дөө. Тэгээд л амьдрал болоод исэн юм чи гэж бодоод хуучин амьдрал руугаа ирэх гэж оролцсон байдаг. За шүнжэнгөө загаслаад юу ч олсонгүй гэж, юу ч барьсангүй гэж. Тэд нар загас одоо хэдийн цагийн үед барьж болдгоо гэдгийг мэдгүй юу? Мэднэ. Ерөөсө барьчдаг. Яагаад ч юм тэр загас хаашаа ч юм алга болцсон. Яаж тэр тороо шидээ шүнжэнгөө загаслаад нэг туйлцсан идэм за болио хэдүүл явж амридагаад тор мороо ингээл хонхцсон, жоохон цэвэрлсэн маягтай ингээд эргээс нэг хэдэн метрийн зайтай газар байсан. Тэгсэн чинь эрэг дээр нэг хүн зогсож байна. За энэ Иохны одоо 21 дугаар бүлэгтэр байна. Тэгээд итгэж байгаа шүү. Ой хүүхдүүдээ та нарыг загас барь уу гэсэн. Юу ч барьсаггүй. Завныхаа нөгөө тал руу тороо хаяад үзээч гэж. За давх ингээ боддоо. Эргээс за дор хаяж нэг 50 метрийн ч юм уу 100 метрийн зайтад зогсож байгаа хүн. Өндөр дээр биш шүү дээ. Нуурын эрэг дээр зогсож байгаа хүн. За манай олзоо сувдаа хоёр л сайн мэдэн дээ. Тим их загас завных нөгөө талтай байгааг харж чадахгүй. Тэгээд тэр чинь жоохон үүр цайж байгаа шүү дээ. Тэд нар чинь ингээд нөгөө бас тэр завныхаа нөгөө талаа анзаарна гэжтэй. Тэнд тэр болтол загас байгаагүй л байхгүй. Завныхаа нөгөө тал руу ингээд тороо хаяад үзээч гэсэн ба. Яагаад ч юм яг энэ нь тэднэрт айгу танил сонсогдсон мөртлөө за юу ч гэсэн хийгээд үзье. Загсаа юу ч тороо хайсан. Төд бодлого дүүрэн загстай болсон. Нөгөөд ингээл татаал ингээл ягаал юу агаал завин дээр ингээ ариг хийж ингээ гаргасан. Тэг баг гаргаж амжсан юм уу юм. Тэгсэн чинь яг тэр үйл явдлаас Петр юуг харсан гэхээр энэ яг Есүс эзэнтэй анх уулзж явах үед ийм зүйл болсныг сансан баг. Эзэн бидний хувь хүнийг болгондоо анх уулзсан тэр үеийг бид нар заримдаа мартчихдаг. Яг яагаад бид нар Христээр ирэх болсон? Яаж Христ бид нарыг өөрлөгөө эргүүлсэнийг бид нар яг санах тэр бол хамгийн том гайхамшиг байхгүй юу? Таны амьдралд болсон, та амьдралдаа хайгаад байгаа тэр том гайхамшиг гэж ерөөсө одоо тохиолдохгүй заяа. Ерөөсөө энэ амьдрал Есүс таныг өөрлөгөө эргүүлсэн тэр мөччл таны амьдрал тохиосон хамгийн том гайхамшиг гэдэг. Тэгээд Петр тэрийгээ сансан. Тэнгүүтээ энэ эзэн байна гэж. Тэгээ нөгөө чинь шууд нөгөө тэр үед ингээд яасан чинь чэйз нүцгэнж байсан юм уу? Айгу ёслол төгөлдөр гадуур хувцас өмсөн нөмрөнгөтэй ус руу үсэрж ороод сэлж эхэлсэн гэж. Тэгээ эрэг дээр гараадсэн чинь үнэхээр Есүс байсан. Харин үлдсэн дагалдагч нар нь нөгөө тортой загаснуудаа ингээд чирсээр гаргаж ирээд яасан. Есүс хэлж байгаа. Загсаа авидрээ. Ингээ наадахнаасаа хидийг авидраач гэсэн. Тэд нэг тортой загсаа гаргаж ирээд бүгдийг тоолсон хэд өдөг лээ? 153 мөн үү? 153 ширхэг том загас байсан. Дан том загас байсан. За манай загасчин гэр бүл өчтөр том загас ирсэн харагджилээ. За том загаснууд гэхгүй юу? Ингээ 153 ширхэг. Тэгсэн мөртлөө тор нь ерөөсөө урагдаагүй маа гэж хэлж байгаа. Тор хичнээн хуучин тор байсан чи. Загас хичнээн том байсан чи. Эзэн хэрэглэхэд урагддаггүй маа. Тэгээд тэр торнд хідэн загас орохыг эзэн
Мэддэм аа. Одоо били өмнөөс гоё ярьж штэ. Эзэн тэр мэддэм аа. Тогтоосон байдим аа. Тэгээд тэрийг ингээд татаж гаргаж ирэхэд тэнд хэрвээ ганцхан Петр өөрийнхөө дүү Андре хоёр байсан бол тэр хоёр дийлэхгүй байх байсан юм аа. Тэгээд Петртэй хамт бас хэдэн хүмүүсийг байлгахаар шийдсэн юм аа. Тэгээд тэдний ингээд байгаа тэр газарт бас тэр загснуудыг ингээд хуран цуглуулад тороо хаях мөчтөн тийш нь оруулахаар төлөвлөсөн нь эзэг өөрөө юм аа. Тэгвэл ерөөсөө энэ ертөнцийн эхлээс төгсгөлийг хүртэл энэ бүх одоо төлөвлөгөөг боловсруулсан тэр эзэн бол өөрөө төгс гэдгийг хэлж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаарт нь энэ төгс эзэн өөр тэр биднийг ерөөсөө сайн муу ялгалгүйгээр үнэхээр ерөөсөө хувирлгүйгээр ямар ч болцолгүйгээр хайрладаг гэсэн. Тэгээ бидний сайн сайхны төлөө тэр үргэлж бодож байдаг. Яг гэвэл бид түүний хүүхдүүд учраас. Зарим хүүхдүүдийг дуутахад зарим хүүхдүүд нь ирээд тэврээд хайраа илчлээд аав ээжээсээ хайрыг амсдаг. Зарим хүүхдүүд зөрүүдлээ зүхтаад бүр зарим нь гэр орондоо дахиж орж ирдэггүй. Тэр хүүхдүүд тэр өөрсдөд нь тохиолдох алив зүйлд ямар ч хамгаалалт байхгүй, ямар ч одоо ойлголт чиглүүлэлт байхгүй зовлон эдэлж амьдардаг. Энэ шиг бурхан биднийг бүгдийг дууддаг. Харин түүн лүү ирдэг хүмүүс цөөхөн байдаг. Бид нар энэ шилжилтийн үед бурхан луугаа ойртож эргэж ирэхэд эзэн тэр үргэлж бидэнд сайн хിവэрэ байгаа гэдгийг би танд хэлхийг хүсэж байгаа. Тэгээ тийм учраас тэр таныг урд нь ер нь ямар хүн байсан, юу хийсэн тэр талаар яриаг байхгүй юу? Петр болон дагалдагч нар түүнийг одоо Есүсийг хүмүүс хурж ирээ барьж авах үед орхид зүхтаал. Тэгэл чи тэдний дагалдагч үгэнгүүд үгүй би өөр харааж марааж байгаа шүү. Юу яриад байгаа юм бэ чи одоо? Гэл ингээд харааж мараагаал ингээд ингэжсэн хүмүүсийг одоо бурхан юу гэж хэлж байгаа гэхээр урдын юмыг дуртахгүй байя. Тийм ээ? Харин би шин зүйлийг хийнэ. Тэр аль хэдийн та нарын дотор соёолчихсан байна. Үүнийг мэдэхгүй байна уу? Анзаарахгүй байна уу гэсэн санаагаар хэлж. Тэгээд би та нарын харахгүй байгаа газрыг би харж байна. Завны чинь нөгөө тал загас байгааг би харж байна. Тийшээ тороо хаях тэр мөчийг би мэдчихэв. Та нар дагаад хийхдээ та нар өрөөгднө гэдгийг хэлж байна гэсэн. Харин та нар хүчлэгээс нааш номхордгүй тэр адгуус шиг битээ байгаарай. Харин даруусаж буулганд ороорой гэж хэлж байгаа. Иесус хэлсэн шүү дээ. Миний буулга бол юу гэлээ? Хөнхий макс. Яг тэгвэл би энэ буулгыг чи үүрж байгаа шүү дээ гэж хэлсэн. Аамен. Багт ингээд аав ах нар эдэр ингээд юм том хүнд юм өргөөл явна. Тэгэл нэг зүгээр тэрнийхээ нэг юм жижигхэн болон молонд ингээд бас намайг ингээд яачин. Тэд нар чи өндөр юм чинь миний гар нэг хөрөхгүй би тэрнээс нь баг зүгцэж явж байгаа. Тэд нар хүчтэй хүмүүс юм чи өргөөд явж байгаа. Тэгээ гэртээ ч юм уу нэг газар ингээ хөргөж өгөөд ингээд янгууд хүмүүс намайг магтаад байгааг би бас заримдаа ойлгодгүй байхгүй байсан. Яг гэхдээ хүүх ийм хүнд юм өргөлцөөд ирж байгаа юм уу? Энэ манайч одоо өстой нэрэ мундаг болчаа гал ингээд жоохон тэ би өргөөгүй гэдгийг ойлгоод байгаа ш. Гэхдээ жоохон өргөлцөж байгаа ингээ яваад байсан. Яг тийм зүйлийг тухай яриад байна гэсэн. Харин зүгээр үгэнд нь ороод даруусаа тэнд нь ингээд оролцоод явж байгаа ч хангалттай гэдгийг хэлж гэнэ гэсэн үг шүү дээ. Халелуя. Эзэн үүнийг таалдаг бахны. Ром 8:28. Бурхныг хайрладаг. Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилдаг гэдгийг бид мэднэ гэсэн маа. Айгуу сонин үг байгаа юм чи. Библиэлд одоо анхны орчуулган дээр юу гэж хэлсэн гэхээр Бурхан өөрийг нь хайрладаг. Түүний өөрийнх нь зорилгын дагуу тэр өөрөө дууцсан хүмүүсийнхаа төлөө тэднийг ингээд баг бид нар ингэж ойлгож бол явж явах замд нь бүх юм нь сайн байхаар ингээд ажилуулж байдаа гэсэн тэгж орчуулсан удаа байдаг. Тэгээ Паул яагаад энэний тухай ярьсан бол зовлон бэрхшээл, алив нэг асуудлуудын дунд явж хахад итгэлээр амьдарч байгаа Бурханы зорилгын дагуу явж байгаа тэр нэгний сайн сайхны төлөө Бурхан аль хэдийнэ төлөвлөсөн байдаг тухай ярьж байна гэсэн үг. Нэг танаа гэрт нэг одоо манай Номко соёлоо хоёрын гэрт ингээл одоо бага хүүхдүүд гарч ирж та одоо тэр нялхан хүүхдүүд манай соёлооч одоо бүр хоёр ихэр хүүхд болгож байгаа. Тэгээд ийм хүүхдүүд ингээд мүлгэж байгаа. Мүлгөө хүүхдүүд.
Ингээ мөлхөө явж ясан ингээд замд нь байгаа аюултай юмыг аав ээж нь яг халуун юм байвал холдуулна. Тэгээ гараа хөлдөөчгөр юм байвал холдуулна. Юм дээрээс нь унцгаар юм шиг бол тэр нь баталгаатай болгож санжигндаг, барьдаг, хурц ирмэгтэй юмнууд дээр ингээд аваачаад яадаг л ширээний үнцэг болон тохоод юм зөөлөвч нааж өгөөд юмыг аюулгүй болгож өгч байгаа. Бурхан биднийг үнэхээр сайн мэддэг. Юунд бидэнд таарахгүй тэр сайн мэднэ. Тэр бидэнд бас ингээд бидний хооллож унтлагатай хүртэл бидэнд юу таарахгүй тэр айл хэдийн шийдсэн байдаг. Тэр би таныг итгэхээс гэж хүсэж байгаа. Бурханыг хайрладаг. Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилдаг. Үнийг мэдэрэй гэсэн. Бидний тэгэхээр бид нар яг энэ урдлынх нь нэг хоёр ишлэгийг бид нар ингээд зүгээр дараа нь та бүхэн хараарай. Ром 8:26-аас 27 дээр та бүхэн санах баг. Бид бол ингээд яаж залбирахаа мэддэггүй маа гэж. Яаж залбирах ёстойгоо мэддэггүй маа. Тэгээ тийм учраас Бурханы ариун сүнс бидний төлөө үгээр хэлшгүйгээр юм яолон байж зуучлан залбирдаг юм а гэж хэлсэн ба. Зуучлан гуйдаг гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр энэ одоо за ариун сүнс одоо тийм үг хэрэглэхгүй л байх л та. Тэгтэл миний өмнөөс би яг юуны талаар залбирхаа мэдэхгүй байгаа юм үе дээр би явж болно шүү дээ тийм. Харин ариун сүнс миний өмнөөс Бурхан эцэгт хандан тэ түүнд туслаарай. Ингээд залбирч өгдөөл гэсэн санаа байна гэсэн үг. Галаат 6 дугаар бүлгийн 9 дээр ийм үг байна. Тэр Галаат 6-гийн 7-ыг харуул хүн юу тарьснаа хураадаг гэсэн маш хармыг тариул хармыг хураана, өгөөмрийг тариул өгөөмрийг хураана. Үргэлжлүүлээд хэлэхдээ итгэлийн гэрүүлийн хүмүүст юуны бүр ингээд хүмүүст аль болох боломж чинь байвал бүх хүмүүс та нар сайныг үйлдээрэй гэж. Тэгээ бүр тэр тусмаа итгэлийн гэрүүлийн тэр хүмүүст гişүүдэд та нар сайн хандаарай гэж. Тэгээ ингэхдээ та нар сайныг үйлдэхдээ үйл цуцъя. Юм ядар туйлдаал, залхаал, цөхрөөл те. Болио би зөндөө юм хийж өгсөн штэ. Ингэхгүй бай гэж. Харин бид шантрахгүй байвал учир нь тийм ээ. Бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна гэсэн баг. Үр хүүхдүүдийнхаа төлөө явж байгаа үйлчилж байгаа, зориулж байгаадаа битээ шантраараа гэж та бүхэнд уриалж. Учир нь бид нар шантрахгүй байвал цаг нь болоход хурааж авнаа. Одоо бид нар одоо манай цуглааны ерөөсөн хамгийн анхны одоо хоёр хүүхэд чинь хамгийн анхмад хоёр хүүхэд чинь манай том хүү амгалан ганагийн энжи хоёр байгаа шүү дээ. Тэгээ анхны хоёр хүүхэд шүү дээ. Тэгээд энэ хоёр хүүхэд маань хоёулаа одоо ингээ хойрмоор үрээд хурж байгаа ингээд юм болцоод явж байгаа. Тэгээ одоо аав ээжүүд нь юу хүсгөө? За сургууль соёлоо дуусгачих. Гэр бүл зохио. Тэгээ би бол хүүхдтэй л байгаа. Манай хүн бол тэндээ санал нийлж байгааг мэдгүй л байна л да. За тоглоом шиг. Охин дөрвөл надад өгчих гээд байгаа байхгүй. Тэгээ мэдээж өөрөө бол өсгөн л дээ хүүхд бол те. Өөрийнх нь гэр бүлийн амьдрал юм чи. Үр хүүхдтэй болно биднийг өвөө эмээ болгох гэдэг чинь гоё үстэй. Тэгээ ийм үе рүү бид нар очиж байна. Энэ бол шилжилтийн үе. Магадгүй бид нар жоох ингээл толгойд гүрсэндээ нэг хідэн ширхэг буурал харж иж болно. Бүр нилээ эдийг ч харж болно заяа. Тэ? Энд тэнд шүт ганхан хөл гар ингээд одоо жоохон сулрна юм асуудалтай болно. Энэ шилжилтийн үе чинь зүгээр бас ерөөлийн үе гэж хүлээж аваарай гэж л би та бүхнийг уриалаад байгаа шүү заяа. Бидний хувьд илүү их төлөвлөсөн. Тэгээ буруу булгаа зүйлээсээ бид нар салах тийм боломж бас бидэнд байна гэсэн үг. Эцэг их байх бас дээрэс нь итгэгч байхын утга учир нь зүгээр л бид нар урсгалаараа амьдрах биш. Харин Бурханд өөрсдөө зориулж түүнд даатгсан итгэлээр амьдрах явдлаа. Үр хүүхдийнхаа ирээдүйн төлөө санаа зовнилоо Бурхан даатгаж түүний амар амгалан дотор итгэл дүүрэн байгаараа гэж та бүхнийг уриалж байна. Тэгээ энэ цаг үед та өөрөө ч шинчлэгдэн төлөвшөх боломж гэдгээ санаад бодит алхам би таныг хийгээрэй гэж уриалж байна. Амен. Тэгээд бас итгэгч нарын ийм гэрчлэлийг түүхүүдийг сонсож байхад ялангуяа ийм одоо тогтсон ийм нийгмийн хүмүүс үр хүүхдүүд нэгээ сургууль соёлд яваад хоёулахнаа үлдэх үедээ
хоёулаа ингээд яриад, илүү их залбираад, илүү их мацаглаад, илүү их Бурхны үгэнд суралцаад ингэж явахдаа шийдвэр гаргаад тэгээ сайн мэдээнд ингээд тий одоо өөр улс руу явж амьдарч, сайн мэдээ түгээж Бурханд илүү их халуунаар үйлчил амьдралынхаа сүүлийн өдрүүдийг Бурхан зориулахаар шийдсэн шийдвэрүүд их гардаг байгаа байхгүй юу. Тэгэхээр эн чинь бас юм дуусчаагүй байгаа шүү. Тийм ээ? Бурханы нүдэнд бол одоо маш хэрэгцээтэй цаг хугацаа ирж байгаа. За дахиад нэг 2 жишээ яриа. Мосо хэдэн настайдаа дуудагцсан? 80 наснда. Авраам хэдэн наснда дуудагцсан? 75. Харин Бурханы амлсан хүүхдийг 100 настайдаа хүлээж авсан. Тэгсэн мөртлөө 112 доо Бурханд буцаагаад өргөх хэрэгтэй болсон. Ямар нас үлдсэн гэж одоо Бурханд итгээд ингээд хүүхдээ өргөх гээд байна. Бурхан хүүхдийг авахыг хүсээгүй өөрийнхөө итгэлийг харахыг хүссэн. Авраам 187 наслсан штэ. Өшөөж олон хүүхдүүдтэй болсон байгаа даа. Эзэн та биднийг шинэ үед дуудаж байна. Тэгээд энэ үе болол энэ шилжилтийн үе бол бидний хувьд шинжлэгдэх боломж өгөх тийм үе байна гэдэг хэлж байна. Амен. Би зөвхөн хүүхдүүд гэрээс гарч явах тухай яриаггүй гэдгийг санаж байгаа зү. Бид нар олон талбар дээр бид нар шилжиж байгаа. Би та бүхний амьдралыг ингээд ер нь бол ингээд жоохон захцгоос нь мэдээд байгаа байхгүй юу? Янз бүрийн асуудлын донд явж байгаа. Зөвхөн энэ чинь шилжилтийн үе. Одоо энэ дээр жоохон бид нар эзнээс тэнхээ гууж итгэлтийн алхмыг л хийх л үлдлээ гэж та бүхнийг уриалж байна. Халелуя. Тэр хамтдаа залбирцгаая. Эзэн минь би өөрсдийн хүүхдүүдээ болон өөрсдийгөө ч таны мотор даатгая. Тэдний маань оюун бодол, зүрх сэтгэлийг зөв зам руу хөтлөж явах ёстой замд нь чиглүүлээч. Зөв зам руу хөтлөөч. Зөв нөхөрлөл, зөв хандлага, зөв шийдвэр, зөв сонголтууд руу дагуулаач. Бидэнд ч бас шинэ үе шилжилтийн энэ үед хэрэгтэй итгэл ба төвчээрийг, амар тайван ба ухаарлыг, өөрчлөлт болон төлөвшлийг хайрлаач. Есүс эзний нэрээр гуя. Амен.